Зүүн Азийн эдийн засаг нь дэлхийд хурдтай хөгжиж буй бүс нутгийн нэг. Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд 1970-аад оноос хойш хүчтэй хөгжиж эхэлсэн бөгөөд гол шалтгаан нь экспортод суурилсан эдийн засгийн бодлого юм. Энэ бүсийн улсууд үйлдвэрлэл экспортын хүчтэй өсөлтөөр дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад улс 1980-аад оны ихэнх үеэс нээлттэй аллагын бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр эдийн засгийн өндөр өсөлт үзүүлсэн. Тус улс нь өнөөдөр дэлхийн 2 дахь том эдийн засаг болсон. Япон улс 1960-аас 1980 онуудад эдийн засгийн Япон гайхамшиг гэрлэгдсэн хурдтай өсөлтийг үзүүлсэн. Энэ нь голчлон автомашин болон электроникийн үйлдвэрлэлээр тодорхойлогддог. Өмнөд Солонгос 1990-ад оноос хойш Samsung, LG, Hyundai зэрэг компаниудын ачаар электроник болон автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг болсон.